Тэгвэл ерөнхий сайд Зандан шатрын зүгээс багш эмч нарын цалин болон ахмадуудын тэтгэврийг бортойгийн урхай эдийн засгийн эргэлтэд оруулж нэмэгдүүлэх илэрхийллээ. За энэ нь Эрдэнэс тавталгын мэдлийн бортойгийн урхай ирээдүйд олох орлогыг барьцааж төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх алхмыг засгийн газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэсэн үг юм аа. Эрхэм хүндэт эмч багш нар ахмадуудаа бид бага бүх нөөц болцоогоод ажиллаад хулгайтай тэмцэж бортойгийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар та бүхнийхээ шаардж байгаа төвшөнд цалин хөлс тэтгэв тэмжээг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Үүний тулд улсын хурлаас бортойгийн ордыг буюу 5 толгой ордод ашиглагдаагүй үлдсэн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай улсын хурлын тогтоолыг дэмжиж өгөхийг улсын хурлын эрхэм гишүүдээс хүсэж байна. Ингэснээрээ бид олон улсын аудитыг оруулж, олон улсын стандарт нэвтрүүлж, 5 толгой орд газрууд үр ашгийг эрсдэлжлүүлэх замаар ирээдүйд болох орлогоор багш эмчнэрийнхээ цалинг нэмэгдүүлж, ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх болно. Монгол улс өмнө нь 2011 онд Эрдэнэс тавталгын ордыг барьцаалан Чалко компаниас 250 сая Америк долларын урьдчилгаа төлбөр авч ахмадуудад насны хишиг болгон тараасан. За тэгвэл ерөнхий сайдын өнөөдрийн мэдээлэлээр Чалкогийн гэрээ давтагдах уу гэдэг асуудал анхаарлын төвд орж ирлээ.